ТВ-с телевиз нийгмийн үүргээ ухамсарлахууднээс гадаа төрхнөөсөө болоод сэтгэл дундуур амьдарч яваа бүсгүй танд амьдралын урам зориг, хүсэл мөрөөдлөө биелүүлэн амьдрахад тань туслах зорилгоор Монгол Литмийн шоу нэвтрүүлэг зохион байгуулж байгаа. Цаавал хаглаа юм гэсэн ерөөсөө Монголд үзүүлээд ерөөсөө 2-3 газар үзүүлсэн. Анх 13 14 настай байсан тэгэхээр явж анх шайны болсон. Гүтлээд явах заяа байхгүй. Ээж аав нь хоёулаа юм. Тэгээд хүүхдүүд чинь тэгэхээр чи л хийлгаар би далдуур ил гэж хоёулаа ингэж амьдарч байгаад ирж байна. Миний ам одоо ингэж ангаахгүй ам одоо ерөөсө ганцхан санчлаа багсаал гай. Би аавтай бол тэ миний ээж шайм биш. Миний ээж шайм биш. Манай хүүхдэд таныг ийм юм ээж тахуур. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. I am beautiful буюу би өөрөө гоо сайхан. Эргээд Монгол Литмийн нар шалгарах нэгэн азтай Монгол бүсгийг бид хүн шалгаруулан Солонгосын одоо эмнэлэг 100% үн төлбөргөө явуулах гэж байна. Тэгэхээр энэ тухай та бүхэн тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон байхаа гэж бодож байна. За энэ тухай илүү дэлгэрэнгүй аль биесны мэдээллийг хүргэхээр за энэ өдөр бид бүхэн одоо техникийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж байгаа юм аа. Эдгээр бүсгүйчүүдийн хэн нь Монгол Литмийнээр шалгарх бол Таны телевиз үрээтэй ТВ-с телевиз Монгол Литмийн энэ нэвтрүүлэгт хандаж хамтдаа оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж нэвтрүүлэг маань албан ёсоор эхэлж байгаад баяртай байна. Би болон сэтгэлийн шаналл амсаж байгаа бүсгүйчүүд та бүхэнд тусалж амьдралд нь боломж нээж өгөх нь манай нэвтрүүлгийн гол зорилго юм. Энэ цаг мөчид энд хуран цугласан хүндэт зочид нэвтрүүлгийн оролцогчид та бүхэндээ нэвтрүүлгийнхын зорилгыг хуваалцаж байгаад баяртай байна. Монгол Литмийн болохыг хүссэн нэвтрүүлгийн оролцогч бүсгүйчүүдийг хараад нэг л зүйлийг маш их хүсэж байна. Болдог сумбал та бүхний бүгдийг нэрүүл гадаа төрхөн дунд сэтгэл хангалуун болгож өгөх юмсан гэж бодогдож байна. Гэвч бидэнд ганц л боломж байгаад би их харамсаж байна. Мэдээж нэвтрүүлгийн дүрм журм зорилгын дагуу та бүгд дотроос яаралтай амжилуулж нэн шаардлагатай хагалгаанд орох ёстой нэг л эмэгтэйг сонгох болохоор та бүхэн үүнийг ойлгож сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна. Цаашид ТВ-с телевиз маш олон хүнд баяр баясгал бэлгэлэн ажиллахыг зорих болно. Монголд анх удаа ТВ-с телевизийн зохион байгуулж байгаа Монгол Литмийн буюу I am beautiful нэвтрүүлгийн маань одоо сэтгэл догдлуулсан оргил цаг мөч маань эхлэхэд тун ойртой байна. 임ч만 Монголын ард түмэндээс хэдийнэ танд болсон юм чи? 몽골에서 저를 알고 있는 분이 있다는 생각하니까 막 흥분도 되고 긴장도 됩니다. өдөр бүр өвчнөө шаналж гаднах төрхнөөсөө болоод гадуурхагдан амьдарч яваа бүсгүй тань бидний бэлтгэн хүргэж байгаа би өөрөө гоо сайхан буюу Монгол Литмийн нэвтрүүлэг маань туслах болно. Ингээд Монгол Литмийн болох хүсэлтэйгээр бидэнд хандсан Монгол бүсгүй танд амжилт хүсье. ТВ-с телевизийн уран бүтээлчид болон нийт ажилтны зүгээс талархлаа илэрхийлье. Тэгээ нэвтрүүлгийн хувьд ярих юм бол ерөнхийдөө 2 сарын хугацаанд үргэлжлэнэ. Шалгаруулалтын хувьд 3 үндсэн шалгаруулалттай явагдана. 1-р шатнаас одоо 2-р шатнд 20 хүнийг бид нар аваад 3-р шатнд сарын ганц хүнийг Солонгос улс руу 100% одоо нисэл ажилбар одоо явуулахаар итгэж байгаа. Эдгээр бүсгүйчүүд бүгд өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй, бас өөртөө зовлон шаналлтай. Өвдөл, гадуургал, ганцаардсан нуугдмал амьдралаар өдөр бүр цаг тутамд шаналж яваа бүсгүй хүн.
Гэвч энэ амьдралаасаа салж бусдын адил эмэгтэй хүнийхээ гоо сайхнаа эргүүлэн авах хүсэлтэй Монгол Летмийн нэвтрүүлгийн 100 оролцогчид. Одоо хүнтэй адилхан сурч чадахгүй. Гадуур явсан ч өвхөн амтай амар царайтай ингээл. Одоо өөрөө хүүхдтэй болсон хүүхдийн төлөө амьдарч байгаа. Миний яг том болоод ээжээс итгэхээсээ л айдаг. Манай Монголд бол хагалгаа яах нөхцөл одоохондоо арай бүгдээ байна. Нөхцөл боломж байхгүй байна л гэж. Эцэг хэцүү юм л бадан эсвэл гурилтай шиг юм тиймэрхүү л юм. Телевизээр үзчихсэн солонгосоор үзчихсэн. Хятад хана оролцсон шүү дээ тий. Тэгэл амар өөр авч байгаа юм чи мэдрэмжтэй бол амар баярлчихсан. Ямар өөрхөн бол миний өөр фактор тавьсан юм шиг санагдав. шалгарчвал хинт төрүүлж хэлэх үү дуулах уу? Хамгийн дөрөв ээжтэй имээтэй Хамгийн түрүүнд юу идэх хүсэж байна? хаа мэднэ. Яа мэдвэр. Хаа мэднэ. Манай мөнгө чи 21 настай тий? 21 настай. Үеийн хогтуудыг хараад чи юу гэж боддог вэ? Хэрэг би ингээд турсан бол одоо үед ингэж өөрийнхөө төлөөд юмсаа зарж суух байхаас нададаас энэ дэлхийд хамгийн сайхан бас хамгийн дээд зэргийн тийм гоотлондоо харагддаг хэвсдэг. Чиний яриаг хүмүүс ойлгохоор чинийг ярихыг хүсдэг юм уу тий? Тэ. Тэс дэлхийн үеийг л тэднэтээс үрсэрсэл ангаатлын хайвсдаг. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд долоогоод Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Монгол Летмийн болох хүсэлтэй 100 гаруй бүсгүйчүүд ТВ-с телевизийн би өөрөө гоо сайхан нэвтрүүлэгт загтал бичиж хүсэлтээ илгээсэн юм. Монгол орны өнцөг болон бүрээс өөрийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж хэний ч өмнө нүүр бардан бусдын адил энгийн хүн болгон л тэдний хүсэл мөрөөдөл. Солонгосын Летмийн нэвтрүүлгийг байнга үзтгэлтэй. Тэгээ манай баг охин би 3 охинтой. Тэгээ ангийнх нь хүүхдтэй очиж би уулзаж чаддаггүй. Нөхрийгөө явуулдаг. Тэгээд манай баг охин тэрийг үзээд ээж та ийм гоё болцсон бол ямар гоё вэ?
миний ээж юмд орооч гэд тэгжсэн байхгүй. 5 настай байхдаа шүд ахуулснаас болоод эрүү рүүгээ хавдаад тэгээ эрүүгээ бүр угаар нь тайруулсан. Яг хаана яаж юмчилж яаж өгөх юм бол одоо тэгээ доороо шүд байхгүй. Нэг л өдөр шүдэн өвдөж эмнэлэгт хандахдаа эмэгтэй хүний итгэл сэтгэл болсон гоо сайхна бүрмөсөн алдна гэдгээ тэрээр мэдээгүй. Тэрээр отимлет буюу ясны өрөвсөл болж улмаар эрүүний ясаа авахулсан. Хэрвээ ингээд нөгөө 20 хүнд нь шалгараад нэг хүнд нь шалгараад явж чадахгүй бол Монголдо энийг ямар нэгэн юугаар хөнгөлтөө тий нэг эмнэлэгт жуулчлаад өгөх тийм арга чарга байдаг бол би өөрөөс эмнэлэг мэмлэгээр явж байгаагүй л дээ. Энэ миний хамрыг ингээд манай нөхөр сандлаар зохиод юм болгоцсон. Тийм тэгээд одоо энэний талаар л мэдээлэл авах гэсэн юм бэ. Босын адил сайхан эмэгтэй байлаа. Амьдрал зохиож хүний ихнэр болсныхаа хариуд огт өөр хүн шиг болж гоо сайхнаа алджээ. Би төрхийн нүүрэн дээр юм улаан эмэгтэй төрсөн. Тэгээд ийм эмэгтэй хүмүүс гадуур явж байгаа ч нэг таардаг л да. Ийм хүмүүс их байдаг болохоор энэ хүмүүст бас хандаж одоо эмч нар маань те энэ ийм ингийг манай эмнэлэгт авч байгаа шүү шиг тийм үү те боломжтой оролдож болдгийм үү болдгүй мүү гэд тэрийг бас хэлээд өгвөл надаас их зүгээр байна. Өдөр ирэх тусам нэмэгдэх улаан мэнгнүүд түүний хацрыг улам том жижиг болгосоор өрөөсөн хацар дээрх улаан мэнг нүүрэн дээр илрэх улаан буюу хөх мэнг толбыг манай улсад мэнгний төрөлд хамааруулж нэрлэдэг бөгөөд энэ нь гимангён буюу бичил судасны бөөгнөрч ургасан төрөлхийн хоргоо авдар. Гэртээ ганцаараа байж гад гал дээр унаад ингээд нүүрнийхээ тал хэсгийг бүхэлдэн төлсөн. Шилб гойны хүлээр хойлох бүр өөр нөгөө халуун савтаа цайд ултаад асгацсан. Төрөлхийн эрүүл мэндийн гачигтай. Төлөгдсөн усуд бас их байна. Ханичлалаа болж үзтээ. Төлөхийн хэмжээ бол ерөнхийдөө айгүй их маш томорцсон. Амтлах үнэрлэх мэдрэмж байхгүй. Баян ингээд хар шилтэй явдаг. Би ч гэсэн өөрөө төлөнхийтэй. Ийм болохоор болчдөг юм байна. 14 оны 2 сард гээд нэг энэ дээр нэг юм бид цаг хэлгээсэн л дээ. Энэ дээр 5 давхраас уусан гэж хэлсэн. Яг нүүрэн дээр илүү гэмтдэг уусаа. Нүүрэнд ингээ 17 бэлгээтэй. Монгол ерөөсөө ингээд унаад гиссэн хүнээс өсөө 3 хүн амьд госны нэг гэмтснээсээ 2 сарын дараа талент хараад мэд. Тэг өөрийгөө хараад танихгүй. Витамины шалгах бол хамгийн тэнхимд болох уу? Тэр гэмтгэд ноосоо тэр хүн дээрээ очино. Ийм хүнийг аварсан шүү таагийн харах. Давхраас унж өвдөж шансан хүн бүрийн зовлонг биеэрээ мэдэрсэн тэрээр өөрийнхөө хуучин төрхийг олж авах хүсэлтэй. Зургатаар гаргаад санал авах юм уу? Одоо мессеж санал аваад эсвэл зургийг тавиад ингэх ямар ч боломж байхгүй. Мэдээж энэ бол хүн болгоны эмзэг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр ТV-с телевизийнхан бол та бүхэндээ туслаж байна. Хаалгаа хийх хүмүүс нь бол солонгос хүмүүс байгаад байна. Солонгос оронд хийгдэн үзэгчд маань саналыг илэрхийлж бидэн лөө загтал юм уу ямар нэгэн байдлаар илэрхийлэх юм бол тэр санал загтлыг бид нар эфирээр нь бас үзүүлэх боломжтой. Гэхдээ энийг би эцсийн байдлаараас би ганцаараа шийдэх боломжгүй. Телевизийн маш олон удирдлагууд, уран бүтээлчд маань энийг шийднэ. Энэ эрүүл мэндийн газар Монгол эмчилгээд одоо нэр хүндээ төсөн шүү дээ. Тэгээд одоо эрүүл мэндийн газар надаас хүнд ч хүн байна. Тэгээд энэ одоо эрүүл мэндийн газар маань Солонгост одоо 400% эмчилж юм болоо. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё аргадий Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat.
Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Яалтч ээжтэй туслах гол ажил хийгээл зориулал гарсан хүмүүс татъя. Тэгээд ээжтэй туслаад олсон алгаар хаям таран зарцуулаад. Манай нэг бүдэн зэрэг. Би ерөөсөө бүдэн дээр ер нь зураг авах би дургу. Энэ зургийг авахад би амар зориг гарсан. Аавыгаа бодвол маань ерөөсөө өнөө маргааш болсон юм. Би ажил дээр ерөөсөө бараа өдөр жонго таасан байдаг. Нөө хаяа бантан хэлж идчихээ. Тэгэл хаяа болоод хэлж идчих болон зүг. Тэр нөө хаяа хажуу талын хичээлээр гоймонгаа хэлж идэл. Тэгээ гоймонгаа сорт ажиллаж идчих чадахгүй. Тэгээ шүлээ нугаал тэгээл гоймонгаа хасууч. Бабахтан идэх ахлагчид өгдөгс тэгэл том нутгас маань тийм боломж байхгүй гэж тэр болох гэхээс надад сайхан гэх юм хүнээ хөөрхөн гэх юм намайг чи өөрхөн гэж адсэцэн гэх юм аваа битгүүл танд ямарч буруу байхгүй таныгаа зовоохгүй дурд одоо үрэн дорой байхгүй сэтгэлээр унахгүй хинэгч буруутгахгүй гэхдээ намайг өөрөөс минь өөр гэж ойлгохгүй минээ би хайрти хануудын нүдэрээ хармаар байна нүдийг чинь харж байгаад маргаш ярмаар байна надад бүхнийг харуулж би октын адил тойлмаар байна гараад тоглол тэгэл тоглол тоглол яадаг тэгэл том туссан тэгэл гэртэн л байгаад миний хаснаас амьдрал хэр өөр бол цэцэлгээр намайг хөдлөө талхахаар хухан байгаа бол хайрт минь ирэлдэг гэл намайгаа тэрэлдэг гэл хүнчлөлтөө хүмэн гэтэл үчим цуднаас ирэлдэг гэл гацаараа өөлөөлгөл энэ чиний таглан юм гэл гартаа таяг туссан тэмрэн бүсгүй хүн хайрлыг гэл гэтэл амьдрал тийм сайхан биш. ТВ-с телевиз Монгол литмийн буюу би өөрөө гоо сайхан нэвтрүүлэгт хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийт 100 эмэгтэй бүртгүүлж загтлаа илгээсэн байгаа. Эдгээр бүсгүйчүүдээс бид нэвтрүүлгийн тогтсон дүрмийн дагуу 2 дугаар шатанд 20 эмэгтэйг шалгаруулах бөгөөд эдгээр бүсгүйчүүд дотроос 90 нүүрний гажиг засалт зайлшгүй орох шаардлагатай, нэг яаралтай эмчлүүлэх ёстой, нэг л эмэгтэйг Солонгос улсад нэвтрүүлгийн хамтран ажиллагч Банабагийн гоо сайхны эмнэлэгт үн төлбөргүй эмчлүүлж өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх эрхийг авах болно. Нийгмийн үүргээ ухамсарлах зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа ТВ-с телевиз мөн дахин 2 эмэгтэйг шалгаруулан Монгол улсад үн төлбөргүй хагалгаанд оруулж эмчлүүлэх эрхийг мөн өгөх юм а. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё.
Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орио Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Техникийн зөвлөлийн хурал болоод 100 хүн бүртгүүлсэн байгаа штэ. Монгол литмийн нэвтрүүлгээ маань дүрм гэж байгаа. Одоо яг энэ 100 хүнээсээ хэрхэн яаж анкетаа шалгаруулж авах юм бэ гэсэн. Тэгэхээр бидний нөхцөлд тохирох заавал Солонгос талын Банабогийн эмнэлгийнхэн бас ямар шаардлага тавиад байгаа. Тэрийг нь бас бүгдээрээ асуугаад үзчихье те. 네, 지금 저희는 지금 TV9 방송국입니다. 네. 어제 저희는 이제 몽골 레드민 프로그램을 시작했고요. 어제는 그 오픈식을 했거든요. эдний талаас болохоор 18-аас 30 насны хооронд. Одоо энэ яагаад вэ гэхээр залуу хүн эдэр нас гэдэг утгаараа илүү хурдан одоо бага хугацаанд одоо имжлэгдэх боломжтой. Ерөнхийдөө 18-аас доош насныхан болохоор хагалгаа хэлэхээр өсөж дэвшиж ингээ биеийг нь хөгждөг болохоор биеийнх нь хөгжлийн явцад одоо гоо сайхны хагалгаа хэлэгчээр одоо тэр нөгөө хөгжлийг нь хагаа явуулдаг гэдэг үднээс бол залуу хүмүүст бол одоо гоо сайхны хагалгаа хийх бол Солонгос бол хоригддаг юм лээ. 18 бол насанд хүрсэн гэж үзэн шүү дээ. Солонгос бол 21 хүрж насанд хүрсэн тооцдог. Тийм. Манайхаар Солонгосын 21 гэдэг чинь манайхаар 22 нас юм. За жишээ нь өөрийнхөө нүүр царайндаас нэг тийм сэтгэл хангалуун биш байдаг эмэгтэйчүүд бас хандсан байгаа. Зүгээр яг ямар нэгэн одоо гажиг зовөр гэж байхгүй хүний нүүр аманд те. Энэ хороо дээр эмэгтэй хүн болж төрөөд нэг охинтой болсон. Гэтэл миний охин хүртэл намайг дураагаад төрлийн гажигтай төрсөн. Өөрийгөө болон охин сүнжид маг олон нийтийн дунд чөлөөтэй явж чадхаар хүмүүс дээрлгүүлэхгүй. Найз нөхөдтэй болох тийм л хүсэл эрмэлзэлтэй байна. Та бүхэнд баярлалаа гэсэн. Тэгээ 36-тай жоохон. Тэгээ боловсрол. Тэгэхээр хүүхэд нь жоохон болохоор бас боломжгүй. Өөрийнх нь нас нь хитэрсэн болохоор бас боломжгүй. Тэгэхээр энэ нэмэгтээр одоо боломжгүй гэсэн хариу өгч байна. 95 55 9 лого байна. Би энэ од гэрэл гэж хүнтэй холбогдсон юм. Би түүнээ. Сайн байна уу? Би ТV телевизээс ярьж байна. Дархан уул аймгаас ТV телевизийн Монгол литмийн нэвтрүүлэгт анкет бүгэлсэн байгаа шүү дээ. Тийм. Тэгээд техникийн зөвлөлийн хурал дээр та хэд маань яагаад ирсэнгүү вэ? Тийм үү. За, юу яахсан юм аа хинэ? Дүү нэмчин та од гэрэл гэдэг энэ хүн дамжуулаад өгөөрэй. ТV-с телевизийн нөгөө яг энд бол нэлээд олон хүн бүртгүүлсэн байгаа. Тэгээд эндээс 100 хүнээсээ одоо бид нөгөө шалгаруулалтыг явуулж байгаа. Тэгээ энэ удаад манай од гэрлийн хувьд насны хязгаар нь арай хэтэрсэн байна л гэж хэлэхгээ залгаж байна. Тий. Одоо манай тавьсан шаардлага бол 30 нас хүртэл гэж байгаа. Тэгэхээр 36 настай. За охиныг нь оруулъя гэхлээр охин бага насны хүүхэд учраас арай боломжгүй гэсэн хариу өгж байна. Тэгэхээр энэ удаад уучлаарай. Гэхдээ ямар ч гэсэн бид нарт бас хандсанд баярлалаа. За баярлалаа. Бүх биендээ нэлээд сорвтой гэж байгаа. Тэгээ дээрэс нь нүүрэндээ нэлээд сорвтой. Түрүүний ярьсан ч юм уу? Одоо илүү мөв те. Илүү уурхсан. Баяр илүү. Бас нэг ийм одоо баг насан туршийн эдгэршгүй өвчин гэж хэлж болох юм уу? Харшилтай. Одоо нөгөө шилүү өнгийн харшилт болсон. Шилүү өн нүүрэндээ өргснээс болоод тэгээд нас ахих тусан бүх бие нь хамраад байгаа. Бүр амь тэмцэл захтандаг. Тэгэнгүүтээ захтанхаараа бүр өөрөө өөртөө амь тэмцээ тариа тарчиж тэгээд нэг гоё тайвширдаг. Анкет дээр одоо нөгөө янз бүрийн эмийн харшлынхаа талаар бичсэн болов уу? Үгүй бичээгүй ш. Харшилтаа болоос зүйл янз бүрийн юм тал. Энэ үед л эмч нартайгаа уулзж байгаа л ярантай тий.
Эсвэл одоо юу яа бүтгэгдсэн хүмүүсийн рүү дахиж залгаад одоо арчлын талаар бас асууж байна. Тийм. Эмнээс арчилдаг зүйл байгаа юм гэж юу? Дунд хувь аймгаас ирсэн юм байна. Боловсрал бол сургууль сурч чадаагүй. За захидлын уншин. Бусдын адил нүүр царай төстэй болохыг л маш хүсэж байна. Учир нь гэвэл гадаад үзмжээсээ болоод гадуур чөлөөтэй явж хизээж чаддгүй. Бусдын анхаарлыг маш их татаж зарим нэг хүмүүс жигсэн зэвүүцэх байдлаас болоод үргэлж гэртээ байдаг. Энэ байдлаа өөрчлөхийг хүсэж байна гэсэн тийм зорилготой юм л та. Энэ хүн настай нас нь энэ 30 настай. Оноо өгч байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь бас нэг гэр бүлийн байдлыг бас харсан байгаа, боловсролыг бас харсан байгаа тийм. Маш олон төлөвлөлттэй эмэгтэйчүүд байгаа гэсэн шүү дээ. Миний хувьд бол энэ эмэгтэй болвол яг хуу төлөвлөлтийн байдалд арай харцсангүй энэ эмэгтэй батна гайгүй юм байна. За тэгээ энэ эмэгтэй маань бол 2-2 хүүхэдтэй. Маш олон хаалганд орж исэн. Тэгэхээр энэ эмэгтэй бол бас гэр бүлгүй эмэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүүхэдтэй хүүхэдтэй хүнийг ер нь бас нэг аваад үзэх яасан байл гэж. Солонгосын нөгөө эмнэлгийн талаас ерөнхий нөгөө тавьсан шаардлагын дагуу бид нэр 100 орчим хүнээсээ 50-ыг шалгарууллаа. За тэгээ энэ 50 хүнээсээ бид нар бас Монгол талын эмнэлгийн эмчнэр маань 20-ыг шалгаруулах юм байгаа. Одоо энэ 50 хүнээс дахиад 30 хүн хасагдаж ийшээ орох юм шүү дээ тийм. Нийт 100 оролцогчдоос нэвтрүүлгийн дүрмийн дагуу 50 оролцогч үлдлээ. Оролцогч бүрийн өвчний завьар тэдэнд тулгараад байгаа бэрхшээл зэргийг үндэслэн нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монгол эмч нар шүүж эцсийн хариуг Солонгосын Банабагийн эмнэлэг нэвтрүүлгийн ялагчийг сонгох болно. Нэвтрүүлгийн дэмжин хамтран ажиллагч эмч нар эрүүн нүрийн бяц заслын тэргүүлэх зэрэгтэй эмч Ангаах ухааны доктор, клиникийн профессор, Урангой эмнэлгийн ерөнхий эмч Халтар, Ангаах ухааны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын нүүр ам сохог гажиг заслын тэнхимийн багш, Ангаах ухааны доктор, дэд профессор, Монгол улсын зөвлөх эмч Одон Чимэг, Ангаах ухааны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын нүүр амны бяц заслын тэнхимийн Ангаах ухааны доктор багш Батбаяр нар нэвтрүүлэг таандсан оролцогчдын анкет материал дээр ажиллаж зөвлөгөө болон дүгнэлтүүдийг хөргүүлж байгаа юм. Төрөлхийн болон гэмтэл бэртлийн улмаас эмэгтэй хүний гоо сахнаа алдаж, эрүүн нүрийн гажигтай зэрэг олон төрлийн өвчний завиртай бүсгүйчүүд ТВ-с телевизийн Монгол нийтмийн нэвтрүүлэгт загтлаа ирүүлсэн юм. Эмч нар маань тэдгээр хүн тус бүрийн бидэнд илгээсэн фото зургаар эхний байдлын дүгнэлт гаргаж, нэвтрүүлгийн тогтсон дүрмийн дагуу нийт 50 оролцогчоос 20 эмэгтэйг шалгаруулан үлдээсэн юм а. Ингээд нийт бүртгүүлсэн 100 оролцогчоос 20 эмэгтэй шалгаран үлдлээ. Ингээд ТВ-с телевизийн нэвтрүүлгийн баг хамт олон 100 эмэгтэйгээс хөдөө орон нутгаас шалгарсан 20 эмэгтэйн хүсэлтийн дагуу тэднийхээ үзэл бодол, зорилтын тухай хүргэхээр халуун дулаан сэтгэл өөрчлөн холын замдаа гарлаа. гадаа нэг гэртээ. Нарамбайда. Чи яагаад ингэж аа? Чи ээжигээ ингэж дөөрөө болохгүй штэ Нарамбайда. Титэг зүгээрсөө. Амаа зүгээрээ л.
Сэтгэлийн шанал амсаж түүнийгээ даван туулах зориг төвчээрийг гарган ТV-с телевизэд хандан Монгол литмийн болохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа тухай гайхалтай Монгол бүсгүйчүүдийн төвчээр хатуужил тэдний мөрөөдөл хэрхэн биелж байгаа тухай үзэгч та бүхэн Монгол литмийн буюу би өөрөө гоо сайхан нэвтрүүлгээс үзэх боломжтой. Ээж гэж сөөлөвчсөн одоо байгаа. Би хоёртой гомдол би яагаад ийм юм бэ гэд. Гаднах төрх нүүрний гажиг гэмтэл бэртлээсээ болоод бусдын адил нийгмийн харилцаанд орж ажил хөдөлмөр эрхэлж хүний өөдөөс эгцлэн гарч чадахгүй нь харамсаад барахгүй амьдрал. Ерөөсөө гэрээс гарч чаддаг байхгүй юу? Тэг гараад ээж ихчтэйгээ нэг гаргал дээр олон нийтийн дэвлэн санаа зовоод ингээд бид нар ингээд давхуулаа явж байхдаа айгүй хэцүү л дээ ингээд нэг газар ингээд нэг төв газар ингээд суугаалаа гот чинь би нүуний хажуу цуухгүй бол хүүхдүүд ингээд цухтаадаг байхгүй юу? Тэгэхээр мэдөө наа чинь зүгээр мэдөө яах ч хүүд наа чинь гэл тэгэхээр агуу гэлэнгүүд нөгөө эцгийг хараар ингээд оронгот наа чи ямар амар юм бэ гэл ямар ч юм хүн харахад хүн айхааргүй хүн ч очихооргүй тийм ээ энгийн левел тэрнээс тийм хөөрхөн болоосоо бүр хүнээс илүү болоосоо гэж юу бодохгүй. Яагаад би ийм болоод төрчихсөн юм бол? Ингэж амьдрах нь миний тавилан юм гэж юу? Надад боломж байгаа болов уу? Надад энэ бүхэнд хариулт өгөөч. Энэ бүх асуултууд тэдний загталтаа бичиж бидэнд илгээсэн хүсэлтүүд. Хинт гомдож, хинээс тусламж гуйж, хэрхэн яаж амьдрах ёстойгоо тэд мэдэхгүй. Өдөр бүр бусдад доромжлуулан чичлүүлж амьдрах тэдний хүсэл мөрөөдөл байгаагүй. Энэ бүхэн эмэгтэй хүн бүрийн хүсдэг амьдрал биш. Одоогоос 3 жилийн өмнөхөөс салсан. Анх жирэмсэн болсон гэдгээ мэдээл манай нөхөр намайг төрөн дуртлаа нэг юм залбирч өгсөн. Миний хүүхэд миний их нэр дуураас эрүүл нэрний гачигтай ийм хүн гарчихвэ дээ гэл бүр амар хэлжсэн. Тэгэд би тэрийг амар эмзгээр тусгаж аваад төрөн дуртлаа би шүн болгон би залбирж байгаад одоо 4 настай охинтой зүгээр тий зүгээр тэрийг нараад амар баярлдгийг. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Let me hear you. Kick the beat. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад миний хийг. Одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч гоё арагдъя Матрикс салон. Нэвтрүүлгийн мөнгөн ивент итгэгч Орё Бичэн. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Монголын анхны гоо сайхны мэс заслын урангоо эмнэлэг. Би ч ерөнхийдөө хүмүүстэй ярилцаж байгаа өөрөөс амар ичдэг шүү дээ. Наад сайн дээр сайн нэг авч уур зарсан чинь нэг хүн чи надад шүдэн янзларчих гээд. Яг гэж. Тэ мэдгүй жоохон тэ ярьж мэрхтэй жоохон тэ хилээ хазаж ирсэн юм яасан мэдгүй. Хоёудан байгаад 10 жилдээ хоолоо манжин гэлд болтол гэсэн шүү дээ.
сайхан илүү бүтээн амьдралын тулд хэрүүл жичлүүлж доромжлуулахгүй гаш тий. Үнэхээр намайг ийм болохоор хаяа явцсан надад гомцсон. Намайг хөөрхөн болоод тэр үед намайг яаж хүлээж авдгүй юм гэхэд бол тэгэл наацхан хүссэн ажиллагаа шүү дээ. Мэргэжлэрээ гэсэн ажилламаар. Марика зөвхөн хөөрхөн биш дээ. Бүртгүүл явж нэг чийж нэг үсээ нэг ингээд бооцсон ийм зүйлдтэй орж ижсэн хүмүүстээ тий гэсэн чи үсээ хизээ юм болгоч гэл. Ямар шийдэмгүй ямар зөрөгтэй юм чи гэл. Би бол ийм үстэй явж чадахгүй гэл тэгэл хэлээ. Нэвтрүүлэг тандаж хүсэлтэд илгээсэн бүсгүй тань амьдралд амжилт хүсье. Өөрөө өөрийгөө өөрчлөх зориг гаргаж бидэнд итгэл сэтгэл хүлээлгсэн бүсгүйчүүд та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаартаа Монгол нийтмийн үргэлжилсээр эдгээр 20 оролцогчийн үзэл бодол ирээдүйн хүсэл мөрөөдлөө хэрхэн биелүүлэхэд ямар бэрхшээл тохиолдож байгаа тухай үзэгч та бүхэндээ хүргэх болно. ТВ-с телевизийн Монгол нийтмийн буюу би өөрөө гоо сайхан нэвтрүүлэг маань эхнийхээ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэлээ. За нэвтрүүлэгт маань хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийт 100 эмэгтэй хүсэлтэд илгээж за тэдгээр эмэгтэйчүүд дотроос бид хүн нэвтрүүлгийн тогтсон дүрм журмын дагуу 50 бүсгүйчүүдийг шалгаруулан үлдээсэн байгаа. За 50 бүсгүйчүүд дотроос манай нэвтрүүлгийн одоо хамтран ажиллагч эмч нар маань за 20 бүсгүйчүүдийг шалгаруулан авч үлдсэн юм байна. Тэгэхээр эдгээр 20 бүсгүйчүүд дотроос Монгол нийтмийн гарах ёстой. За тэгэхээр дүрм журмынхаа дагуу за Солонгос талаас бид бүхэнд тавьж байгаа шаардлагын дагуу за эдгээр 20 бүсгүйчүүдийнхаа хүсэл зорилго мөрөөдөл за мөрөөдлөө биелүүлэхэд нь хэрхэн ямар бэрхшээл тулгараад байгаа талаар нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч та бүхэндээ хүргэхийг зорж байгаа. Дараагийн дугаартаа эдгээр 20 бүсгүйчүүдийнхаа хүсэл зорилгын талаар үзэгч та бүхэндээ хүргэх болно. Ингээд нэвтрүүлэгтэйгээ үзэгч та бүхэн хамттаагаараа Монгол нийтмийн буюу би өөрөө гоо сайхан нэвтрүүлгийн маань эхний дугаар үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дотроо лугаасаа ээжтэй хайртай гаднаа гаргаж байгаа үед нь болохоор шал өөрөөдөг. Чи яагаад хичээлдээ явахгүй байгаа? Та төлбөрөө төлөөгүй юм. Аварт орсноос хойш манай ээж угаасаа юу ч ингээд толинд харуулдаггүйсэн. Аах бах гэх. Хоёр хүүхэдтэй үлдэх хэмтэл өгөх тал хийж ярьдаг шүү дээ. Аах бүрийн чөдөн цэнгүүдэн зэдэр зарах хардаггүйсэн. Харж чаддаггүйсэн. Яагаад үлждэг гэсэн. Баян ингээд утас гардаг шүү дээ. Тэгэл нэмлэг дээр очиад авалчдаг гэсэн бол ингээд өө жамарх юм биш би өөр ингээд авчих хэл ингээд таталгарчдаг шүү дээ. Басан ширүүгээ үлдээ нарагын бордонгэр дагнаад Үнэн ганц таны хэлсэн үгнээ сүрэн налгасан. Нөхөр маань байхгүй. Охиныгоо 3 сар гар давхад л хамгийн сүүлд нь үлдсэн. Тэрнээс хойш уулзаагүй. Ачигтэн тулаад барахгүй та Оргогийн хамгийн өндөр Ээжи та хамгийн агуу Алтуулах хийж олдгүй Амьд бас үнэн болхон ээж мэ Амжиж хэлмээр бай Хүн танда хайртай Хөөе зэнда аваад дутгаар би аягүй үзэлдэг. Ахын хүүхдүүд бүгд хаахаа гэдээ бодоод хар сурцсан юм шиг л. Тэгээд 6 сарын зээл аваад гэрээ тогчилсан. Та нарыг ирнэ гэдэг. Тэгээд зураг тавсан, дугаалгын машин авсан. Гэрээ тогчилчаал байсан чинь амар гой сэтгэл төрөл. Тэр шүнжингөө угаалга хийгээл. Чилэлгүй Очеснан зундо Таны ха ул мэдэн сүгди Таны күндэшээ